Хөтөлбөр та бүхэнд орон нутгаас ирсэн мэдээллээр үргэлжлэн урьж байна. За Сүхбаатарын Дарган уртын дугаас сурч байна. За тодорхойлбол Монголын үндэсний бит бус өв соёлоо хойч үедээ түгээн дэлгэрүүлэх мартагдж байгаа Дарган уртын дууг сэргээх зорилго бүхий сургалтаар дамжуулан энэхүү дууг сурч эхэлжээ. Төрөөсөө соёлын талаар баримталж байгаа бодлого бүх нийтийн соёлын боловсролыг дэмжих ажлын хүрээнд Сүхбаатар аймаг Дарган уртын дуу, Дарган марцай, Монгол ухааны эрхийн эхлэгээ зэрэг боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг байна. Тэгвэл энэ удаа Дарган уртын дууны анхан шатны сургалтаар 5 төрлийн уртын дууг заажээ. Одоо энэ сургалтанд хамрагдсан мэдгээр хүүхэд залуучууд дундаас одоо уртын дуучид бол төрөн гарна гэж миний хувьд бол одоо итгэвтэй байгаа. Сүмбэр алтаа аваа гэж дуун хэрэг талагдсан. Яагаад гэвэл нэг Дарган уртын дуу гэсэн болохоор алтаа гэхээр гой санагддаг. Уртын дуу өмнө дууж үзчихсэн. Гэхдээ ер нь дууж үзэж байгаагүй. Ер нь тэгээд нэг уртын дуу дуулъя гэсэн бодлол маш их байсан. Тэгээд нэг сурахынсан гээд яваад ая тавьж сонсоод тэгээд явдаг байсан. Яг нэг заалахад ямар боломж юм бэ? Сухаар байна. Боломж үнэхээр сайхан. Өв соёлоо тээж байгаа тул тэгээд одоо сурна. Өшөө илүү их суралцсан. Дахиад хүмүүс хөтөө найз нөхдөө сургана. Ингээд тэд суралцаад орхихгүй. Үргэлжлүүлэн сурч түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах үйл ажиллагааг тогтсон нэг удирдлага дор явуулах юм байна. За тиймээс аймгийн засаг даргын захирамжаар уртын дууны магнай түргэн чуулгыг ерөнхий боловсролын 1-р сургуулийг түшиглэн байгуулсан байна. За 1-р сургууль дээр түшиглэж байгаа гол зорилго бол энэ чуулгын үйл ажиллагааг тасралтгүй явуулж хүүхэд багчуудад Дарган уртын дууг одоо сургах түгээн дэлгэрүүлэх ийм зорилготой цаашдаа ер нь доктортой үйл ажиллагааг хангаж явуулахын тулд бол энэ одоо сургалтыг жил болгон зохион байгуулах мөн одоо энэ Дарган уртын дууны уралдааныг хүүхэд багчуудын дунд, ардын авиаснуудын дунд, насан туршидын дунд зохион байгуулах гэх мэтчлэн олон одоо үйл ажиллагаануудыг чуулга маань одоо төлөвлөн цаашдаа хэрэгжүүлж ажиллана. 4 хоног үргэлжилсэн сургалтанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, сумдын соёлын төвийн ажилтнууд, ардын авиаснууд зэрэг 180 гаруй хүн хамрагдаж, уртын дууны анхан шатны сургалтанд бүрэн хамрагдлаа. Цаашлаад магнай түргэн чуулгын гишүүн болсныг батлах гэрчилгээг зохион байгуулагчдаас гард авчээ.